За энэний уулзалт 138 тэрбум нь бол аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих Монгол Улсын ерөнхийлөгчөөс санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал гэдэг энэ одоо том аян төлөвлөгөөг бол улсын хурлаар батлагдсан. За энийг батлахад бол ямар хэмжээний төсөв мөнгө шаардлагатай гэдгийг бол бүгдийг одоо нэг бүрчлэн гаргаж 1.7 их найд эндээ бол шаардлагатна гэж ингэж харж байгаа. Энийг бол бид нэр бүрэн санхүүжүүлэх болцоотой гэж ингэж харж байгаа. Улсын төсвөөс, гадаадын зээл тусламжаас тэгээд төр хувийн эвшлийн түншлэлээр хувийн эвшлийнхаа хатантайгаа бас хамтраад энийг санхүүжүүлэх болцоотой. За эх оны төсөвдөр бид нэр 228 тэрбумыг бол эх оны төсөвт 23 оны төсөв суулгацсан байгаа. За энэний уулзалт 138 тэрбум нь бол аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих татаас хэлбэрээр одоо нөгөө хэлбэрээр өгөх байдлаар бол зохицуултууд нь бол хийгдэд явж байгаа. Дээр нь хүнсний хөдөө аж ахуйн чиглэлийн энэ одоо үйлдвэрлэлийг дэмжихийн тулд эх оны одоо төсөв дээр бол 2027 он хүртэл энэ чиглэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаднаас импортоор оруулж ирвэл галын одоо татвар импортын татварыг бүрэн одоо тэглэх ийм зохицуулт орж ирж байгаа. Дээр нь тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг өгөх, ажлын байрыг бий болгох. За ер нь бол цаашлаад яг хүнсний хөдөө аж ахуйн энэ салбар маань манай одоо эдийн засгийг дараагийн солонгоруулах уул уурхайн салбарын дараагийн одоо чиглэл салбар гэж ингэж хэлж болохоор байгаа. Тэгээ гурав дахьт нь бол аялал жуулчлал гэж ийм ерөнхий дүр зурагтайгаа төсөөлтөөр бодлон бичиг баримттай, зорилттой одоо санхүүжилттай ч гэсэн бид нэр ийшээ чиглүүлж ажиллана.